За юу яцгаанда энэ 7 хоногийн эднэс базарын контент маань ийхүү эхэлж байна. За та бүхэн мэдж байгаа байх улс төр урлаг, спорт, нийгэм гэх мэтчлэн бүх төрлийн мэдээг базна. За энэ 7 хоногт бол мэдээ сонирхолтой, хов живтэй, сенсацтай 7 хоног бол болж өнгөрлөө. Тэгээ энэ 7 хоногийн эднэс базарын контентоо хүлээж авч үзцгээе. За бид бүгдийн сайн мэдих жил болгон зохион байгуулагддаг Grammy Awards гэж болдог. За энэ жилийнх бол мэдээж болдгоороо боллоо. Энэ Grammy Awards-тай холбоотой нэгэн бас сенсац бол манай улсад боллоо. За бид бүхэн сайн мэднэ. Захим харилцаа хөгжлийн яамны дэд сайд байсан. За ийм Монголиа их мэтлэн төслүүдээр ажилладаг байсан. Болор цэцэг буюу Обуна гэдэг эмэгтэй тэнцээ өргөдөн очлоо гэдэг өөрийнхөө одуутай хуулсан зургийг өөрийн Facebook хаягтай нийтэлсэн байгаа. За энэ бол мэдээж маш их хил амыг дагууллаа. Grammy Awards дээр яг ингэж хүмүүсээ ингэж урихтаа яаж урьдаг вэ? За мөн Обуна буюу одоо энэ болор цэцгээд байгаа эмэгтэй хэн бэ гэдэг за мэдгүй хүмүүст нь бол мэдээл болох байх. За тэгээ энэ бэлтгэсэн мэдээг хамтдаа хүлээж авч үзцгээе. Обуна буюу Батцэнгэлийн болор эрдэнэ гэж хэмбэ. Тэрээр Оксфордын их сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэгээ хамгаалсан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болон захим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Дэд сайдаар ажиллаж байхдаа захим үндэстэн бодлогыг боловсруулж, түүний хүрээнд төрийн захим шилжилтийг түүчээлэх ийм Монголиа төслийг хариуцж байсан. Өмнө нь Дэлхийн банк, нэгдсэн үндэсний байгууллага зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан тэрээр өдгөө SpaceX компани зөвлөгөөр ажиллаж байгаа. Мөн хөдөө орон нутгийн эмэгтэй сурагчдад код заах Girls Code төрийн бус байгууллагыг 2020 онд үүсгэн байгуулсан. Grammy Awards хүмүүсийг хэрхэн урьдаг вэ? Grammy-г Рекордын Академи зохион байгуулдаг. Grammy Awards-д очих үндсэн 5 арга байдаг. Нэг нь албан ёсоор урагдсан хүмүүс, нэр дэвшсэн уран бүтээлчид, ялагчид, за том виртуосер, дуу бичлэгийн салбарын нөлөө бүхий хүмүүс, Рекордын Академигийн удирдлага гишүүд. Эдгээр нь бол яг жинхэнэ утгаараа VIP урилга авдаг. Хоёрдугаарт Рекордын Академийн гишүүн байх юм бол бас урагдаж очдог. Хөгжмийн салбарын мэргэжлийн хүмүүс гишүүн байж болно. Гишүүн тасалбар худалдаа авах эсвэл нэмэлт урилгаар оролцох боломжтой. 3-дугаарт ивент тэтгэгч болон брэндийн урилга. Энэ нь хамгийн түгээмэл байдаг ба Grammy-г ивент тэтгэдэг том компаниуд буюу за жишээлх юм бол Google, Meta, Visa, luxury брэндүүд. За тэгээд тэдгээрийн түнш компаниуд за тэгээд зочин нөлөө бүхий хүмүүс бизнес технологийн салбарын төлөөллийг урьж авчирдаг. 4-дугаарт PR агентлаг, за network агентлагууд бол өргөдөж очдог. 5-дугаарт нь тасалбар худалдаа авах боломжтой. Албан ёсоор зарагддаг боловч маш хязгаарлагдмал байдаг. Тасалбартай хүн болгон улаан авьсанд алхах хэрэгтэй бас биш байт юм байна. Обунагийн хувьд за Grammy Awards бол өргөдсөн гэж байгаа. Гэхдээ яг хэрхэн өргөдсөн бол яг одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ олон улсын жишгээс харахад хамгийн магадлал өндөртэй хувилбарууд нь болохоор технологи, захим хөгжил, стартап, олон улсын түншлэлтэй холбоотой брэнд эсвэл байгууллагын урилга, Grammy-тэй давхцсан албан бус ивент, after party-гийн урилга бас байдаг. За ерөнхийдөө бол Обуна гэдэг эмэгтэй ийм хүн байсан юм байна. За дээрээс нь Grammy Awards-аар өргөж байгаа зочдоо ингэж бас урд юм байна. Сая 25 он Physical Asia гэж Монголыг сурчлаа. Зөндөөл ингээд гой зүйлс боллоо. Жогоо сонин үнцэг байгаад байна л да. Ууг нь нэг ч гэсэн баг Монгол хүн ингээд сайн явах нь бол ууг нь биднэрт илүүл хэрэгтэй. За тэгээ давхар мэдээж сурчлага тэнцэн болж байгаа. За тэгээ өмсөн палаж нь болохоор мэдээж одоо Мишель Амазонка гэд байдаг. За одоо Олимпийн үеэраас ингээд манай Daily хийсэн. За тэр брендийн ингэж брендээр гангарсан байна. Сайхан зүйл боллоо. Ууг нь бол миний хувьд. За яг тэр сэтгэлдүүдийг харахад нилээд ялангуяа эмэгтэйчүүд бас нилээн дургу байлээ. Тэгэл энэ яхаар явдیں۔ Юу гэж явж байгаа гэх мэтлэн сэтгэлүүд зөндөө байлаа. Тэгэд манайхаа ийм зүйлийг битгий ер нь цаашдаа хийж байгаарай хүсэж байна. Аль болох л одоо дэлхийд манай Монгол улсын маань нэр дээшээ гараад ийм байхад л биднэрт л уг нь сайхан да гэж бодож байна доо. За дахиад нэгэн сенсацтай. За сенсац гэхээсээ илүү хил ам дагуулсан нэгэн бичлэг бол ингээд цацагдлаа. За хуучин Арталсан намын X дарга. За тэгээ улс төрч. За бид бүхэн сайн мэдж байгаа. Төгөө 116-ийн хадам аав гээл одоо бүгд ярьдаг луугаан төмөр одоо дарга нэгэн одоо сонин бичлэгийг нэгэн нэвтрүүлэгт орж явах үеэрээ ярьсан байна. Өдөлтгөө маа. Бас тэгээд эн чин газар дээр юм тарина гэдэг чинь Монгол хүнд бол баг 10-20 жил. Одоо жоохон хятад цустай улсууд бол их урдан юм ургуулад байт. Бид нар чинь нөгөө яг энийг хэлж байгаа та. Зөндөл байгаа сэлэнг аваас ч юм уу одоо энэ тэднийг би муу хүн гэж байгаа юм биш шүү. Тэр чинь нөгөө ингээд өвөг дээдсээс авсан эрдэм гэж байна шүү дээ.
Энэ нэвтрүүлгээр луугаан төмөр ер нь бол өөрөө яг ямар бизнес хийж байгаа гэдэг талаар ярьсан. За өөрөө бол хунчрын бизнес хийдэг гэд ярьлаа. За тэгээд сайн бас ингэж тарьж чадахгүй байна гэдэг үнцгийг хэлсэн юм шиг байгаа. Тэгээд саяны бичлэгнэр бол мэдээж сэлэнгчүүдийг бол ингээд баг хятад гаралтай өвөг дээдсээс ингээд өвлөгдсөн юм байдаг болохоор ингэж сайн үр тариа хийж гинэ гэдэг яриаг одоо улс төрч намын дарга байсан хүн ярьлаа. Энэ бол маш сонирхолтой байлаа. Тэгээд одоо энэ одоо гүтгэлэг гэх үү эсвэл одоо ингэж одоо юу гэдэг мэдгүй одоо за эсэргээрээ Сэлэнг аймаг ер нь Монгол Улсын газар тариаланд яг ямар одоо үр нөлөөтэй байдаг вэ гэдэг бас мэдээг бэлдсэн байгаа. Тэгээд энэ мэдээг хамтдаа үздэцгээе. Сэлэнг аймаг нь Монгол Улсын газар тариалангийн гол бүс бөгөөд улсын үр тарианы 40-44%, хүнсний ногооны 30 орчим хувийг хөвөлдөрүүлдэг. Сэлэнг аймаг нь Орхон Сэлэнгийн савд байрладаг бөгөөд газар тариалангийн талбай үлэмж хэсэгт төвлөрсөн байдаг. Аймгийн газар тариалангийн салбар нь улсын хэмжээнд тэргүүлэх байр суурьтай бөгөөд 2023 онд 142.2 мянган га талбайгаас 198.4 мянган тонн үр тариа хурааж авсан. Сэлэнг аймаг Атрын 4-р аяны хүрээнд газар тариалан хөгжүүлэх, услгаатай газар тариаланг нэмэгдүүлэх, шин технологи нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа. Энэ аяны хүрээнд 50.4 мянган га талбайг эзэмшүүлж тариалалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Улсын хэмжээнд Сэлэнг аймаг нь хураа авсан үр тарианы 44%, төмөсний 20%, хүнсний ногооны 40%-ыг бүрдүүлдэг. Энэ нь аймгийн газар тариалангийн салбарын чухал байр суурийг эзэлж байгаа. За мөн Монгол улсад ажиллах хүчний 25-аас 30% нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна. За ерөнхийдөө Сэлэнг аймаг бол ийм байгаа юм байна. За одоо үеийн засгийн газар ер нь бол ингэж газар тариалангийн салбарт нэлээд ингэж бас хөрөнгө оруулалт хийхэд дэмждэг. Одоо аль болох гаднаас биш ингээд өөрсдийнхөө улс их орондоо тариалсан тариа будаа хүнсний ногоогоо хэрэглэе гэдэг бас уриалга нэлээд явдаг. Монгол улсын маань газар тариалан бол ингээд илүү цэцгэлээ хөгжөөсэй гэж хүсэж байна. Ер нь тэгээд одоо энэ луугаан төмөр гэдэг хүн шиг ийм яриа, ийм бодолтой байвал бас жоохон хэцүү л байх. Бас ер нь хүмүүсийн сэтгэлч гэсэн ер нь бол яг надтай адилхан л байх шиг байна лээ. Ер нь бол би бол тэгж одоо хувьдаа бодож байна. Тэгээд за олонний танилч бай, улс төрчч бай, хаанаас юу ярихаа сайн бодохгүй бол ингээл ороогдох юм байна да ер нь. За тэгээд саяны 7 хоногт бол мэдээж хов живтэй тийм сонирхолтой зүйл бол мэдээж маш их боллоо. За болсоорч ирсэн. За нэг ийм үг байдэн шүү дээ. Хүн тэнэг байж болно. Тэгтээ хүн тэнэгээ нуух хэрэгтэй гэдэг нэг үг байдаг. За нэг одоо лоурд болсон хүний нэг бичлэг байна. Отгон цэцэг гэдэг Бэнтэн аймгийн иргэн байна. Чат руу маань ингээд оюун урдны дэмжигчид гэдэг пэйжэс над руу мессеж ороод ирсэн. 10 сая, 20 сая, 30 сая, 40 сая, 50 сая, 60 сая, 70 сая, 80 сая, 90 сая. Энэ ингээд мөнгийг та авах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ мөнгө таны амьдралд хэрэгтэй. Энэ мөнгийг авах юм бол та ингээд хувийн бизнестэй болно гэсэн юм ингээд мессежийг над руу шийдэжсэн. Тэгээд би ч өөрөө ингээд дотроо өчнөө олон юм бодож байгаа юм чинь тэр ингээд айгүй шууд хулыг тавьсан. Ямар гоё юм бэ гэл сонирхмаар санагдал гээл хөө тэгэл да гэл 90 сая төгрөг дайлын сонгохуу да гэдэг юм лээ. 90 сая төгрөг авъя би. Хувийн бизнестэй болмоор байна гэд өөрийн гэсэн юмтэй болъё гэд хүний дор ажиллах чинь үнэхээр хэцүү шүү дээ. Би ч одоо ингээд 2013 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг биолог газар зүйн багшаар төгсөөд за тэгвэл та нэг юу очиж 250 сая төгрөг хийчих гээд. Тэгэхээр наа тэгээд 250 сая хийсэн. Гэсэн чинь 900 хийгээч гээд. За гээд 900 хийсэн. Тэгээд гэсэн чинь шууд дараагаар нь 5 сая 200 хийгээч гээд. Тэгээ би ч угаасаа энэ яг заллан гэдэг би ийм мэдээллийг бол фэйсбүүкээс зөндөө үзчихсэн, харж ирсэн, мэдчихсэн. Тэгээ энэ заллан байна гэд тэр ингээ яг сэтэл төрүүлсэн байсан байхгүй надад. Үнэхээр сэтэл төрүүлсэн байсан. За нэг ийм бичлэг одоо тэгэл явлаа хүмүүс бол угаасаа ихэнх нь бол мэдээж шоолж илээ. Сая хэлсэн шиг хүн тэнэг үж болно. Тэнэгээ нуух хэрэгтэй л гэж байна. Ер нь бол тэгээ боддоо ингээд энэ хүн бол ингээд яаж яасан ч мөнгөтэй юм те. Дээрээс нь мобисыг төгссөн хүнд одоо ерөөхдөө бол багш хүн байгаа байхгүй юу? Тэгээ зарим бас тийм сэтгэлдүүд бол байлээ. Бурхан минь ийм хүн одоо багшаараа ажиллаагүй нь одоо яамаа да гэдэг бас нэлээд сэтгэлдүүд байлээ. Тэгээд одоо ийм хүмүүс нийгэмд угаасаа маш их л байгаа бах. Ийм хүмүүсийг одоо ингэж ловерд залилж байгаа хүмүүст сайхан өгөөжл байгаа. Тэгээд ловерд ч угаасаа хүнээ бас жоохон судалж байгаа ловердин гэсэн тэгээд бас одоо мэдхгүй одоо ийм хүмүүс ер нь цөөхөн байгээ одоо. Тэгээд яриа мэрэн юу ч яриад. За бас сенсац боллоо. За тэр нь юу вэ гэх юм бол за товч цэгийн сайт дээр
орсон нэг тийм нийтлэл байна. Өнгөрсөн шөнө улсын их хурлын гишүүн сайн зориг тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын хүү 50 нар согтуурсан үедээ зодтолдож нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэд. За нэг ийм адраматай нэгэн шөнө бол болж өнгөрсөн байна. За тэгээд сайхан мэдээлэл дараараасаа гарлаа. Тэгтээ бас хоёр талаар гараад байна. Нэгтэл нь болохоор хурцын хүүхэд сайн зоргийг зодсон. За нөгөө мэдээлэл нь болохоор сайн зориг өөрөө хурцын хүүхдийг үдж жагаад тэгээ хурцын хүүхдийг зодсон хамрыг хугалсан гэх мэдээлэлээ. Хаана болсон байх юм бол Шангрилагийн нэг Б1 давхарт гэдэг Volt гэд клубд бас энэ зодоон болсон юм шиг байна. Хүмүүсийн сэтгэл бол мэдээж одоо хоёр ланз байна. Сайн зоригийг дэмждэг хүмүүс нь бол мэдээ сайн зоригоо өмөрлөө. За харин хурцад дургу байдаг хүмүүс бас бас нөгөө талыг бас ингэж барьж जैन. Тэгээд бас зарим хүмүүсийн үнцэг болохоор бас юм байлээ. Улсын их хурлын гишүүн одоо ингээд шөнө өрөөний цагаар бааранд ороод архиугаад ингээд зодон үдээж болт юм уу? Шууд ингээд гишүүнийх нь эрх нь одоо ингээд түтгэлзүүлээ гэдэг бас үнцгүүдийг бол нэлээд гаргаж илээ. Тэгээд ямар ч тач тэгээд угаасаа дотор байгаа бичлэг нотлох баримтууд зөндөө байгаалах. Тэгээд энэ хэрэг бол нэг талтаа бол удахгүй гарчих байхаа. Бас тэгэл сая гүйлэрэн зодоон л болж байна даа. За нэг бичлэг бол фэйсбүүк дээр бол маш гоё тийм эрэг уур амьсгалыг дагууллаа. За тэр нь юу гэх юм бол орчин үеийн хүүхдүүд ингээд хандлага нь илүү гоё болсон байна гэдэг нэгэн бичлэг байна. За тэгээ саяны бичлэг бол нэлээд салхинд болохоор энэ машины хучлах нь ингээд хийссэн. Тэгээ хажуугаар нь явж исэн хүүхдүүд ерөнхийдөө бол буцаагаад ингээ машин хучиж тавьж байгаа ийм зүйлээ. За яг хөө өмнөх бас базаануудаар гардаг байсан ингээд ёнгууд ингээ зодоо ээж гэн ахмад үетэйг ингэж харьцаж гин гэдэг тийм зөндөө байдаг байсан. За харин энэ бол бас гоё хүүхдүүд байна. Тэгээд одоо сайхан манай доод үеийнхэн за тэгээд хүүхдүүд бол ийм сэтгэлтэй, ийм бодолтой улам илүү болоосаа гэж хүсэж байна. Сайхан ирээдүй шүү дээ. За саяны 7 хоногт болохоор тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас бас нэгэн бичлэг гарсан байгаа. За энэ бичлэгийг ихлэ хамтдаа үзцгээе. Тэгээд миний тээврээр хэрэгслийг мөргсөн. Би эхлээд ажлаа амжилж яваад ирье гэж бодоод шууд явцсан. Тэгтэл цагдаа над руу залгаа та зам тээврээ бас гаргачихад явцсан байна гэд намайг дуудсан. Тэгээ би тэр дурн ирснийхэн дуудсныхан дагуу ирсэн. Тээвэр хэрэгсэл хохирол учруулад хохирлын даатгалаа байгууллагад дуудах гэсэн боловч би нэг хэрийн газраас явцсан болохоор даатгал тэн дээр үйлчилдэг юм байлээ. Тэгээ дээрээс нь би 1 жилийн хугацаатай эрхийг асуулж байна. За саяны бичлэг бол хосол болсон. За тэгээ ослын газраас ингээд зүгтаасан юм бичлэг байлаа. За тэгээд ерөнхийдөө бол ийм болж байгаа юм байна. Бас ер нь мэдээд авах бол яалчгүй хэрэгтэй шүү манай жолооч нар бол. Ослын газрыг орхид зүгтаасан эрүүгийн хариуцлага хүлээх хэрэггүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж мөн 101-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэд. За ер нь бол тэгээд ийм аваар усл хийчээд бас ингээд тухайн газраас шууд зүгтаачдаг тийм тохиолдлууд бас мэрсээр нэлээд харагддаг. Тэгээд одоо бол ер нь тэгж болохооргүй болсон байна. Тэгээд хаасайгүй камерууд одоо байгаа болохоор тэгээд одоо машиных нь улсын дугаар муугаар бүгд л гараад ирж штэ. Тэгээд за энэ 7 хоногт дахиад бас нэг хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл гарлаа. Бас харамсалтай хэрэг болсон байна. За тэгээд Зөв цэгийн сайтаас сурагчаа хүчирхийлсэн багшид шүүхээс 16 жилийн хорих ял онооч гэдэг харамсалтай хэрэг бас болсон байна. Тэгээд одоо бараг хүчирхийлэлтэй холбоотой яг бараг одоо бараг ярихаас одоо ингээс үлдээ улам хэцүү болж байна. Тэгээд 7 хоног болгон л ийм гарах юм. Тэгээд ер нь яг ийм педофил гэдэг ч тийм насан туршаагүй хүүхдийг ингэж одоо хүчиндэгтэй ийм хэрэгүүдийн гаж донтонгууд нийгэмд бол зөндөө байна. За тэгээд энэ удаагийн хохирогчол тэгээд сурагч байж таарсан. За тэгээд багш нь хүчирхийлсэн байна одоо тэгээд яа тийм бол хуулаа ер нь жоохон чангадах хэвээр болов. Тэгтээ за яг цаазын ялыг бол хүмүүс нэлийн дэмжиж байна. За би бол хувьдаа цаазын ялыг бол эсэргүүцдэг. Ямар ч тач цаазын ял сэргийг хэмжээнд биш юм а гэхэд ямар ч тач одоо хуулийг бол жоохон чангадах нь бараг зүв байхаа гэж одоо бодож байна. Насан туршаагүй жоохон охтууд за зарим бүр үед ингээд эрэхтэй жоохон хүүхд төртөл байна гэд ийм эрэхт одоо тэг холбогдол байна да. Харамсалтай байна нэр. За одоо монголчууд бол тэр жигтэй таньдаг болсон нэг ах байгаа. Замын 1-р игнэн дээр ч юм уу ингээ буруу газар машина тавьсан үед
зургийг дарж явуулдаг ах байгаа шүү дээ. Тэр ах нэг юм бас ярьцлага дахиад өгсөн байна. За ямар ч тач тэгээд ах бол амралтаа авчи. Нэгдүгээр энэ тавьсан машиныг би зураг авдаг. Ямар машин зураг яг мэддэг. Зогсгоо хэрэгсэн газар зогссон. Энэ яг өвчг болох гэсэн өөртөө хийж чадахгүй. Тэгээ хийж чадахгүй энэ чинь тэр чинь арын алга явж байгаа гэсэн үг. Миний орлогоос одоо хулгай хийж байгаа гэсэн үг. Тэр одоо цагаан сар дөгч байгаа болохоор бас би энэ хэд хоногоос амар хүмүүс хойшлоо надад амралтаа авна гэж байгаа. Би цагаан сар бас өөрөө би настай хүмүүс юм цогдож байгаа дэлгүүрийн газар зогсож би бас зургийг дарахгүй. Энийг агуулаа хүртэл хэлж байгаа. Харин амар 2 өдөр амарна гэсэн зураг яваад байсан. Тэр хүмүүс 50 юм бэ. Одоо би хязгаач өнөөдрөөс хойш ингэ зураг дарахгүй цагаан сар өнгөртөл. Бүр энийг би өөртөө баталсан байгаа. Ягаад тэр хүмүүс амтих гэж явж байхад нэг дэлгүүр хошоо эсэж яхад би энэ зургийг дарж хүний юм уу үзэж яах вэ? Тэр бол хүний юм уу үзэж байгаа. Ийм зам бас надад хүн чанар байна. Өнөөдрөөс хойш би дарахгүй харин цаашлаа бүр зарлчих. Би энэ 2 сар бүтэн дарахгүй. 3 сараас энэ ажил эхэлнэ. За нэг ийм ярьцлага бол манай ахуу бол өгсөн байна. Тэгээд ямар ч тач 2 сартаа бол манай жолооч нар бол 50 байж болох нэ. Гэхдээ энэ бол ингэж өөгшүүлж байгаа бас үйл бол биш шүү. Ер нь бол бас энэ ахын талаас гисэн бол зөв үнцэг бол байгаа мэдээж. Улаан цай 1-р игнэнд аваараа асаагаал зогсчдаг. За тэгээ хажуугаар нь бөөн төгжрлүүлсэндээ харангуй уцаа оролдоод сандлаа хойшлуулад тэгж суудаг тийм хүмүүс бол зөндөө байдаг. Аль болох нэгэндээ саад болох газар бити машинаа тавьж үлдээж байгаарэ. За одоо ингээд тун удахгүй цагаан сар болох нэ одоо тийм манай монголчуудын маань үндэсний их баяр. За юмны үн хажуугаар нь өсөж байгаа. Ууц, тавгийн идэ, хэвийн боов гэл бүх юмны үнд одоо өсөж ийн гэд хүмүүс бол хэлж байна. Тэгээд мэдээж жил ирэх тусам ард иргэдийн худалдаа авах чадвар буурж ийн гэдэг угаасаа мэдээлэл зөндөө байдаг. За тэгсэн чинь нэг ийм зураг байгаа байхгүй юу? Буянтай идэ гээд за энэ чинь юу вэ гэхээр идэнэ орой 3 хос, тэгээ саран сүүн аруул 40 ширхэг, сүүн жижиг аруул 2 кг. За тэгээ 50-аас 55 см диаметртэй 5 уул боовны тавг дээр зассан гээд. За тэгээ энэ тавгийн идэнэ үнэ болохоор сая 29 мянган төгрөг. Тэгээ одоо ийм тавгийн идэ сая 29 мянган төгрөг гээд. Тэгээ ийм байна. За мэдээж та одоо ер нь бол манай монголчуудын дундад цалин за баг нэг бодтойгоор нэг сая 500-аас 2 сая байх шиг байна. Тэгээд одоо энэ цалингийнхаа баг талаас илүүгээр нэг л тавгийн идэ одоо баг авах юм уу да. Хэцүү ч юм да. Нэгэн бас за харамсалтай зүйл боллоо. За одоо бид бүгд сайн мэднэ. Амраас Weekly шоу хийдэг. За тэгээд комедиан Амраа ахын ажилуулдаг Liberty Pub-нд дампуурсан байна гэдэг өөрөө нийтлэл орууллаа, стори хийлээ. За тэгээд нэг харамсалтай зүйл байгаа хгүй. За би одоо энэ чинь уншиж үе гол нь хүмүүсийн одоо ингэж битсэн сэтгэл нь. За одоо жишээлх юм бол ингэж байгаа. Тэрэн дээртэй хүмүүс хордуулж нүгэл хийх хэрэггүй юм. Паб нэртэй шулааны газар орж хулих авч ууж хордож өгөх тэнэг хүн цөөрсөн лээ. Татвар бол бас арай байгаа нь бол үнэ. Энэ гомо за дийттэй элбэгд орж байгаа бүхсэг долоогоод зайлаагүй юм уу? Яна ийм хүмүүс байх төгжил яриа түүш нэмэр алгаа гэдээ бас энэ хүмүүсийг бас эсэргүүцсэн сэтгэл байна. Иймэрхүү газрууд ампуурж байхад зөв шүү. Гомо ижил хүүстэн хүн шүү дээ. Дүрээ нууж гэр бүлтэй болсон ч дотоод мангас нэг л өдөр энэ хүний хинбэ гэдг нь нотлох болно гэдэг. Ийм сэтгэлүүд бол бүр дийлийнх нь байлаа. Тэгээд мэдгүй ойлгохгүй байна. Хүн яг уу нэгэндээ дургу байж болно. Тэгтээ одоо ингэж бас л адилхан ингэж одоо амьдарч байгаа л хүн шүү дээ. Адилхан ажил хийж ин за бизнес хийж ин. Тэгж яхад ингээд бизнесэнд ампуурч ихэд хүмүүс баярлж байна. Энэ бол тун харамсалтай үнцэг бол байна гэж би бол хувьдаа бол бодож байна. Тэгээд одоо ер нь яг та анд ам царайгаар бол бас ингээд надад таньж мэддэг одоо ах найзууд зөндөө байдаг юм газар ажилладаг паб, лаунж, хоолны газар. Ер нь бол эдийн засгийн байдал нэлээд хүнд байгаа гэж бас хэлж илээ. Тэгээд энэ жил бол нэлээд олон газар хаалгаа барьж магадгүй гэж бол хүмүүс бол тийм ярьж л ялээ те ер нь тэгээд. Одоо харамсалтай л байна одоо яг үнэндээ. За энэ 7 хоногт бол нэгэн лайв болоос мэдээж хүмүүсийн анхаарлыг татлаа. За энэ бол гэхдээ нэг тийм элдв балаа лайв байсангүй. За Wonderboy хамтлагийн 10 жилийн ойн тоглолт одоо энэ 6 сард ерөөхдөө болохоор боллоо. За тэгээ Wonderboy хамтлагийн 2 гишүүн маань өөрсдийнхөө хуудаснаас за битэр ингээд ерөөхдөө цомгийн ажил руугаа орсон гэд нэг тим лайв хийсэн байна. Энэ лайвын хэсгээс хамтдаа үзцгээе. Битэр одоо 4 дахь альбомоо хийх гэж байна. Ер нь хийгээд эхэлсэн байгаа. Битэрийн одоо соло нэг альбом ямарчсан ерөнхийдөө бэлэн болцсон байгаа. Цацхад бол ерөнхийдөө бүгд гүйцэтгэл нь болцсон гэж ойлгож болно. Wonderboy-гийн 4 дахь альбом руугаа орсон байж байгаа. Тэгээд 3 жилийн хугацаанд битэр дуу муу хийсэн, хамтдаа дуу муу хийсэн юм байхгүй. Бас хүмүүст хүлээлт үүсгэсэн байх гэж бодож байна. Хүмүүс бас хүлээгээд асуугаадсан учраас таарсан юм уу нэтрийг асууж ирсэн. Яг хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолт болтол ерөөсөө хамт дуу хийхгүй бай гэж
хоорондоо хүрэлцсэн ярилцсан байсан. Тэгээд одоо болохоор бид хоёрын 10 жилийн болж байгаа. Тийм. Тэгээ Wonderboy хамтлагийн студийн 3 альбомыг бүгдийг сонсдог хүмүүстээ маш их баярлалаа. Одоо дөрөвдөх нь одоо энэ хавраас та бүхний хүртэл болох нэ. За ямар ч тач тэгээд Wonderboy хамтлагийн 10 жилийн тоглолт болох нь за тэгээд тус устдаа бие даасан цомгоо ерөнхийдөө хийгээд дууссан байгаа юм байна. За одоо тэгээд хамтлагийнхаа 4 дахь бие даасан цомог руугаа орцсон ажиллаж байгаа юм байна. За тэгээд сонсогч фэнүүдийн хувьд бол мэдээж маш гоё мэдээ байна. Тэгээд 10 жилийн тоглолт болоо одоо шинэ цомгийн тэсэн яд өглөөе. Гоё мэдээ байна. За энэ 7 хоногийн чийл таймаар болохоор би 2020 оныг эргэн саная гэж бодлоо. За ягаад 2020 оныг онцлсан бэ гэх юм бол за мэдээж маш алдартай жил ковидын халдвар гэдэг за ханиадны төрлийн нэг тийм вирусын гаралтай өвчин гарсан. Одоо бодоход саяхан юм шиг санагдж байгаа боловч бүхэл бүтэн 6 жилийн өмнө гараад за тэг хөл хорой карантин дэлхийд даяараа вакцинж бол бөө юм болсон. Саяхан юм шиг санагдаад байгаа. Над бол тийг санагдаад байгаа байхгүй гол нь. За ковид ч одоо тэг яах вэ? Тэгвэл 2020 онд Монгол улсад ямар дуунуудаас ингэж хит болж ив. За тэгээд 2020 он руу нэг эргээд буцацгаая. Too deep, baby, too deep, хоёулаа. Би чамраа загсан мог, чи уцаа гаваагүй. Надад дэвш тохиолдсон байж болох байсан чам тамаагүй. Сайхан үнэр сарнын дэд бэсарны дуснаа хот мараадагсан. Чимээгүй дэргийч хараа сууя би болох чамаагаа. I'm a trap, fucking trap, let's a trap, Mongol trap. Бүгд дуртай, мөг чиний султал. Хүүхнүүдэд бас дуртай, хүүхэн чиний султал. Нэрдэг дүрдөхөө, өөрийн амьдралаад өгөө. Хошуу дүрхэн болдихөө. 2 замаг 2020 он юбигийн утанаас илүү халуун сэдв Wonderboy Doritos сэлэн мэдээ lollipop. За энэ үрээд энэ 7 хоногийн Эднэс базарын контент маань үүгээр өндөрлөж байна. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За одоо тэгэл тун удахгүй Валентины баяр боллоо. За ардаас нь сар шинийн баяр боллоо. Манай ирчүүд маань жоохон санхүүгийн асуудалд орж магадгүй. За бодлоо. За тэгээд сайхан хайртай хүмүүсээ сайхан баярлуулад за мэдээж Ахмад нас дээрээ гоё очоод ойр дуулзаагүй хамаатан садан гэр бүл ах их нартайгаа уулзсан гэдэг мэдээ сайхан. За тэгээ энэ 7 хоногийн Эдвенс базар ингээд дуслаа. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай шүү.